Хаа холын Америкт босдог цуглаан хийж ялан дийлсэн индианчуудын мэдээ монголчуудыг баярлуулж байна. Чухам яагаад баярлах болсон нь ойлгомжтой юм. Эрх баригч луйварчдад дээрлэх хүрсээр байгаад эх орноо дээрэмдүүлж тонуулсаар байгаад байнгын уур усаар сэтгэл төвшөлтөд явдаг болсон монголчууд бид холын Америкт байгаа индианчуудын тэмцэл үр дүнд хүрсэн нь сэтгэлд дотн багтаа санагдсных юм. Түүнээс гадна байгаль орчин эх орныхоо төлөө босож тэмцсэн индианчуудын тэмцэл дарлагдад зовсон хөөрхийн монголчуудын хонгодын үзүүрт гэрэл асааж байна. За түүнээс гадна босогчд хүйтнээс хамгаалж Монгол гэр барьсан явдал улам бүр энэ мэдээг үн цэнтэй болгож өгч байна. Энэ мэдээнээс монголчуудад 3 зүйлийг баттай ойлгож авлаа. Нэгдүгээр тэмцэхгүй ард түмэн мөхдөг, тэмцэж зоригддаг ард түмэн ялан дийлж Мандан Баатартыг харав. Тэгэхээр тэмцэх нь зөв гэж харагдана. Үгүй бол манан биднийг залгид дуусгах нь байна. Хоёрдугаарт манай Монгол гэрийг Америк, Канад, хаа хол бүр Антарктидад байгаа экспедиц хүртэл барьж ашиглаж байгаа мэдээнүүд зөндөө байна. Тэгэхээр Монгол гэр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гадаад руу экспортлох тал дээр идэвхтэй хөдөлцгөөе. 3-дугаарт хаанал сайхан юм байна хуулбарлаж дуурайлгаад бас патентлуулаад авчихдаг хятадуудаас өрсөж Монгол үндэсний гэрээ хүн төрөлхтний соёлын өвд бүртгүүлж баталгаажуулъя. За иймэрхүү санааг та бүхэнд дуулгах гэсэн юм. Тэмцсөөр босож зоригл тэгвэл чиний өмнө хаалга нэгдэнэ. Үгүй бол дайснууд хэвтэр чинь чамайг нөхөж дуусгана. Гэрэлтэй ирээдүйг бигээтэй амьдрал зөвхөн бидний л гарт байна.